19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч юм бат. Хөтлөгч Чанцалд улам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээ өнөөдөр хүрэх мэдээллийн тавчийг танилцуулъя тийм. Та бүхэндээ өнөөдөр Солонгост Валентины баяр хэрхэн нэмэлдэлдэг тухай мэдээллийн дэлгэрэнгүй хүргээр бэлдсэн байгаа. За мөн онцлог постны хувьд бас Валентины баяртай холбоотой ямар бэлэг авахыг хүсдэг вэ гэсэн ийм постыг бас бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд хооны хоншоорын хэсгийг хээг уншина гэсэн ийм мэдээлэл байна. За мөн постын хувьд сохор болцоо хажаа гэсэн байна. Онцлог видеоны хувьд хязгааргүй иддэг махны газрууд ашигтай байдгүй гэсэн ийм видеог бол бэлтгэн хүргэж байна. За эхлээд цагаарын мэдээллийг хүргэе. Чэжүүд 9 хэмтэй цэлмэг бүх баг зэрэг үйлрэх байгаа юм байна. Бусаанд 9 хэмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо сүүл нэмэх 1 хэмийн дулаан байна. Өнөөдөр өдөртөө нэмэх 8, шөндөө хасах 8 хэмийн дулаан баг зэрэг үйлрэх байгаа юм байна. За тэгэхээр бас мөн хаврын өрөөрөд зарим модонд бас олнууд одоо навч дэлгэрэх иймэрхүү байдал харагдаж байна гэж өглөө бас мэдээлэл төр явж байсан. Хаана? Солонгост. Гайхалтай шүү дээ. Кванжу, Тэжон гэх зарим хотуудын бас нэрийг дурдсан байсан. Ааха. Хоёулаа Солонгосын тухай ярьж байгаа шүү дээ. Хаана Монголд ч юу мод дэлгэрээ юу илээ юм бэ? За тэгэхээр өргөжлүүлэн та бүхэндээ өнөөдрийн ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албаашаар бүгд найрамд Солонгос улсын вон 2.39 мөнгө, бэлнээр авах нь 2.25, бэлэн бусаар авах нь 2.30, зарах нь бол 2.43 таа байгаа юм байна. За нэвтрүүлгийн сонь сайхнаа уулздаг байгаа. Өнөөдөр бас Валентины баяр байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр Валентины баяраар бол өнөөдөр жингөл хаасаг амьсгалж байгаа шиг байна. Бид хэдүүлээч гэсэн юунаас доцгоо Валентины баярыг хэрхэн өнгөрүүлж байгаа сонь сайхнаа уулзаарай. Манай эмэгтэй сонсогч нар айгу баа харагдаад байна лээ дээ. Бэлгээ аваад цаашаа явцгаасан юм болоо. Чимбаах хэрхэн яаж тэмдэглэж чинь сонь сайхан юу байна? Надад ч нэг айхтар тэмдэглэгч гэдэг юм уу тийм юу алга. Гэхдээ ямар ч өчигдөр гэрийнхэнтэйгээ гадуур гарахтаа нэг нүдийг хариулж хагаад шоколад худалдаад авцсан. Тэгээ өглөө явахтаа бол үлдээчээд явсан. Зүгээр сонь сайхан гэхээр би яг өнгөрсөн амралтын өдрийнхаа сонь сайхныг л бодчиход харагдсан. Яг асуу яриг жүжижсэн юмнаас нөөр юм асуудсан. Би чи нөгөө Валентины амралтын өдрөөр сагс үзээд Монголдо бүх хөтөл тоглож үзээд хайр дуурлал. За тэгээ Валентинтэй холбоотой гэвэл уг нэг тийм энэ нэвтрүүлэгч ингээд бас амралтын өдөр давталтаар явах юм чи яг маргааш сонсч амжихгүй хаа. Өнөөдөр ярьчлаа сонсч байгаа юм. Бас жижигхэн баярлал баярлуулчмаар л нэгнэрээ бол. Тий. За чиний сонь сайхныг сонсъё. Би Валентины баярын бэлэг авсаа. Булгууны яс авсаа. Манай мега та мэдэн штэ Яна яхаг бас хөтэлдэг байсан. Одоо Яна ирчүүдээ хөтэлж байгаа штэ тийм. Мега нөгөө яг түрүү ажилласаа гараа би гадагшаа гарч юм авах гэж гэсэн чинь за хоёлаа цуг зэрэг гарыг гэдэг гарсан чинь чанцаа маа чам нэг болооны яс билээ. Тэгээ сайхан гэртээ шүлтэй хоол хийж идэрээ. Гэтэ айгу гоё байгаа зү очоо сайхан нэрэн гэсэн шүлтэй хоол хийж идэх гэж байгаа. Бэлэг бол авсан байгаа. Дараа нь чамаас хүн асуул хамгийн мартагдчихгүй бэлэг юу вэ? Болооны яс. Болооны яс. За сэтгэлээсээ уншиж те нэлээд олон сэтгэл орж ирсэн байх шиг байна. Түрүү орой мэндийг хүргэсэн байна. За мөн баярын мэндийг хүргэсэн байна. Баярлалаа. Бүгдэнд нас баярын мэнд хүргэе. Батвшин дэлгээсэн хэлөө гэсэн байна. За сонсогч хийж байгаа тоогч маань хөтлөгчд, найруулагч болон сонсогч найз нартай хайрын өдөр мэндэ гэсэн. Тренд үгэнд бага зэрэг өөрчлөгдсөн байсан өдрөг. Зөвчмөг сонсогч маань шинэ 7 хоногийн гэгэн хайрын бороотой өдөр мэндэ. Ямар романтик сонсогч байна. За Жошо Болдотор сонсогч маань хай төдөө бороотой сэрүүхэн байна гэсэн. Сүүлд бол өдөөс хойш 18 цагийн эхлээд ер нь бол цас орно гэж ашигсан. Ажил тарах үед бол нэлээд зам ачаалттай. Тэгэхээр одоо хүмүүс гарахтаа бас дулаан хувцлах тий. Тэгээд яг машин барьдаг хүмүүсийн хувьд бол нэлээд бөглөрөлтэй болов гэж таамаглаад өдөр групптэй мэдээлэл оруулсан байгаа. За цэгийн цэцэг орой мэндэ гэсэн маань толгой соном мөн орой мэндийг хүргэсэн. Дээш урагш мөн орой мэндийг хүргэсэн байна. Сүхчмэг бодоотой урах хийж идэх гээд сууж байна да гэсэн байна. Түрүүн сүхчмэгт маань бас гэрүүлийн мэдлэгээ төвшүүлсэн байсан уу? Харин гэхдээ мэдэхгүй шүү дээ. Сүхчмэгээс урах хэсгийг мэдэхгүй асууж байгаа ч. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн мэдээлэлээ хүргье. Өнөөдөр бүгд Солонгос улсад коронавирусын халдварын 54619 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр коронавирусын халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж байгаа хэвээрээ байна. За эхний онцлог мэдээлэл бол яг өнөөдөр нөгөө Валентины баяр болж байгаа учраас Солонгос улсад Валентины баярыг хэрхэн тэмдэглэх талаарх мэдээллийг. За энэ мэдээлэлдэр болохоор Америкийн нэгдсэн улс болон Солонгосыг харилцуулсан мэдээлэл байсан. Гэхдээ энэ тэндээс нэг олон төрлийн мэдээлэл гарч байгаа бэлтгэсэн байгаа. Тийм асуулт бас энэтэй холбоотой асуулт бол бэлтгэсэн байгаа.
Тэгэхээр Солонгост бол White Day гэж бол цагаан өдөр гэж тэмдэглэж ирсэн. Тэгэхээр энэ нэг хизээнээс эхэлж Солонгост одоо энэ 2 сарын 14-ний өдрийг бол тэмдэглэж эхэлсэн бэ гэдэг ийм асуулт байгаа. 2 сарын 14-ний өдрийг үү? Тий. White Day чинь 3 сарын 14. 3 сарын 14 Харин тийм яах гээд байна. За тэгэхээр White Day Солонгост хизээнээс тэлгэрсэн бэ гэсэн асуулт байгаа та бүхэн бас биччихлээрэй. За нэвтрүүлгийн мөн үзэж байгаа сонсогч нар өөрийн Facebook хуудасалан өөр группээр шеэрлээд илүү олон хүмүүс төрөхөд хувь нэмрээ оруулаарай гэж хүсье. Баярлалаа. За тэгэхээр эхний мэдээлэл хүргье. Солонгос улсад Валентины баярыг хэрхэн яаж тэмдэглэдэг байсан бэ гэсэн талаар мэдээлэл хүргэн. Гэхдээ энэс өмнө эхлээд Чимбаахмын Солонгос Валентины баярыг хэрхэн яаж тэмдэглэдэг байсан бэ? Яг нь ажиглахад те солонгосчуудыг тийм ингэж тэмдэглэдэг юм байна гэж бодож байсан зүйлээс нь. Яг баярын үеийн анхаараагүй яхад ер нь одоо манад ороод ирсэн MGS ч юм уу CU дэлгүүрүүдийн гадаа шоколадуудыг ингээд өрөө тавьчихдаг штэ тийм гадагшаа гаргаад тэр их анзаардаг гэсэн нүд нүртдэг байсан. Тэгэхээр ер нь бол бэлгэнүүд аягүй хүн нүртдэг байсан байна шүү дээ. Та уусах уу? За тэгэхээр Валентины баяр Солонгост юугаар онцлогтой байдаг вэ гэхээр бид нар бол Монголд тэгдэг штэ. Ер нь бол түлхүү эрэгтэй хүнээсээ бэлэг авдаг. Харин Солонгост болохоор эмэгтэйчүүд нь 2 сарын 14-ний өдөр эрчүүддээ одоо шоколад бэлгэлдэг байгаа. За эсрэгээр бол 3 сарын 14-ний өдөр White Day нь болохоор нь яг мэдээллийг нөгөөд мэдээлж байх үү одоо бэлгийг өгнө гэсэн үг байна штэ тийм. За тэгэхэд ихэвчлэн бол яг аав нь охин нь бол аавдаа бас бэлэглэх ийм тохиолдол ч гэсэн байдаг. Гэхдээ би өөрөө Солонгост ажиллаж амьдарч байхад яг ингээ ажигласан зүйл гэх юм бол Валентины баярыг бол айгүй өргөн дэлгэр тэмдэглэдэг нь санагдсан л та ингээд хүмүүс гудамжаар бол Валентины баяр чинь битүү хосод явж байдаг штэ. Тэгээ тэрнээс гадна болохоор эмэгтэйчүүд нь айгүй бэлэг нэлээд бэлдэг. Угаасаа эмэгтэйчүүд нь бэлэглэх өдөр учраас. Гэтэ нөгөө Монголд ч юм болохоор эрэгтэй хүн нь эмэгтэй хүндээ бэлгэлдэг учраас надад анх очиход айгүй сонирхолтой санагдчихсэн. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол хосуудын тэмдэглэдэг баяр. Гэтэ хосууд дотроо ялгаатай байдаг гинэ. Жишээлбэл хурмаа хийсэн хосууд бол энэ яг Валентины баярыг нэг тэмдэглэдэг гэр бүл болцсон. Хурмаа хийхээс өмнө буюу яг нөгөө үерхэж явах үедээ энэ Валентины баярыг түлхүү хосууд одоо залуу хосуудын баяр гэж нэрлэдэг юм байна. Тэгээд Солонгос ч яг нөгөө хосуудын баяр бол зөндөөш. Манай Монголд ч хосуудын баяр гэх юм бол Валентины баяр за тэгээд хурмын авч юм уу те. Солонгост болохоор 100 өдөр үерхлээ. За 100 өдрийг хоёлаа даваад гарчлаа. 500 өдрийг давчлаа. 1000 өдөр гэд. Тэгээд ийм аппликейшн байдаг. Тэрэн дээр ингээд найз залуутайгаа уулзаж эхлээд тий одоо 5000 би тэр гайхс одоо хүнтэй найз залуутайгаа үерхэд чихэр удаж байгаа гэхээр би 5340 өдөр л болж байна гэдэг тэнгүүт хөө. Эдэр ч одоо ингээд тоолоо байж идэм бахтаа гэдэг айгу гайхажсэн. Тэгэхээр ер нь тэр хүнтэй тий тэр хугацаанд үерхчихсэн гэдгийг бас гэж тоогоор айгу хэлдэг юм байлаа. За тэгээд Валентины баяраар зөвхөн хосууд бас нэгэндээ биелэг өгөхгүй. За өдрөөс хэрвээ магадгүй одоо Солонгост байдаг монголчуудын группээр орсон бол ажлаас нь Валентины бас бэлэг өгснэг постууд бол нэлээд өнөөдөр харагдчихсэн. Тэгэхээр заавал хосууд гэхээс гадна жижигхэн шоколад ажлынхандаа бас бэлгэлдэг. Ер нь бол энийг ээлдэг байх үүднээс те ажлынхаа хүнд жишээлбэл ингээл би одоо Чимбаахад өгдөг ч байд юм уу эсвэл ингээ байхад өгдөг ч байд юм уу ээлдэг үүднээс би бинтийг бас шоколад солилцдог ийм соёл бол байдаг юм байлаа. Тэр үндсэндээ гол ялгаа нь гэх юм бол одоо 2 сарын 14-нд чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдэд шоколад өгдөг тийм. За тэгээ Европод гэхээр яг бие биендээ харийн баяр утгаараа одоо баяр хүргээд баярлуулдаг иймэрхүү зүйл байгаад тах шиг байлаа. Зүр надад бол тэгэл за ямар ч байсан Солонгост ажиллаж байхад тэр эмэгтэй хүмүүс нэм өгдөг гэдэг тийм соёл нь л эрэгтэй хүн гэдэг утгаараа таалагдсан шүү дээ. Тэгэхгүй бол Мартин 8 одоо энэ Валентин баяр чи ер нь бол хөвчлээ эмэгтэйчүүд гэхээс илүү эрэгтэйчүүд нь л эмэгтэйчүүдэд баярлуулах монгол хүмүүс явд шүү дээ. Хандлага нь түгээмэл байдаг. Тэгэхээр хоёр баяр бас тэндөө ойрхон болчиход байгаа юм шиг санагддаг. Тийм одоо Мартин 8-аар бэлэг өгөх гээд тэгэхээр чи наан Валентинаар юу өгөх вэ гэж нэлээд толгоо гашлах жагаал дахиад нэг 2-7 хоног 3-7 хоногийн дараа гэхэд дахиад бас бэлэг гэхээр ерөнхийдөө ингээд сонголтын үед хугацааны хувьд их ойрхон болчиход байгаа санагддаг. Тийм үү. Гэтэ тэгэл өгөөл л шүү дээ бэлэг чи. Одоо маань найз явах юм бол 2 сарын 1-нд илүү дээ. Төрс өдөр найзсгийнхын төрс өдөр байдаг. Тэгээд 14 ингээд явдаг. Тэгэхээр ер нь тийм яг дөхөөд ирэхээр сүүлдээ ингээд бэлгэний сонголт олдгоо болчдөг. Тиймэрхүү зүйлүүд бас санагдаж. Тэгээд ер нь төрс өдөр ороод ирчихэж байгаа. Магадгүй юу яах вэ л та одоо ихний тийм хүмүүд чинь ингээд бэлэг өгж байгаа юм шиг нэг тийм гоё чин сэтгэлээсээ баяраал ингээд баярлал тийм нэг цочиж авахар гоё штэ тийм. Тэгэхгүй бол ойр ойрхон бэлэг өгчхөөр яна баярлах болов энэ таалагдах болов гэдэг нэг бодох зүйл бол ихтэй болж магадгүй төрсөн өдөр нь байгаа дараа нь Валентин болоод Мартин 8 болоо авчих юм бол тийм. За манай сонсогч Гэрлээ Баатар байна биз вэ?
Орой минь хоёроо өдөр Яанагаар Солонгосоос сонсогч холбогдоод өнөөдөр захирлынхаа эхнэрээс шоколад авсан гэд нилээ шуугаан дэгдээсэн. Тэгсэн чинь солонгосчууд ажлынхаа эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүд нь бэлэг өгдөг болж таарсан. Мөн үү? Бодит хариулт авмаар байна гэсэн мэн. Тийм ээ. Өгдөг байгаа. Юу ч бодохгүй илдэг байдлаар бивэнд бас бэлгэлдэг юм байлаа. За тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэнд дараагийн мэдээллийг хүргэе. Энэ мэдээллийн KBS сайтаас бол оруулсан мэдээлэл байгаа. Тэгэхээр түрүүн нэг 16 минутын өмнө нэвтрүүлэг эхлэхээс өмнө 16 минутын өмнө орсон юм мэдээлэл байсан. Тэгэхээр надад сонирхолтой санагдсан гэхээр одоо энэ бид нэр ухаалаг утас гэдэг хүмүүсээ царай таньдаг шиг одоо ухаалаг утсаар бас хүмүүсийн амтны бас тэр дүр төрх хамрынхаа одоо хоншоор хэсэг байгаа тий. Тэрний хийгээр юм таньдаг юм шинэ бас бүтээл бол гарч байгаа юм байна. Тэгээ энүүнтэй холбоотой мэдээллийг хүргэе гэж бодож байна. Солонгос улсад тэжээвэр амтан одоо манай ахтай адилхан манай хүн амын тоотой адилхан 3 сая гаруй өрх тэжээвэр амтан бол тэжээдэг байгаа. Нохоо муур тий хэвчлэн бол тэжээдэг байгаа. Тэгээ энэ нь болохоор өндөр насны тоо нэмэгдэх за өрхөх толгойлсон эмэгтэйчүүд за мөн ганц бие хүмүүсийн хань болдог учраас улам бол энэ тэжээмэл амтны тоо бол нэмэгдэж ирж байгаа гинэ. Тэгээ энэ амттад одоо ялангуяа ингэж хөгжихийн ирээр туслах иймэрхүү шаардлага хэрэгцээ бол нэлээх бий болж байгаа учраас хэмэл оюун ухаан AI-г ашиглахдаа мөн амтнуудын чиглэлээр бол нэлээх хөгжүүлж байгаа юм байна л да. Ялангуяа жилд гэд 130 мянгаад юм амтд алдагдаж одоо алга болдог гинэ. Эзэнгүү амтан гарах нь шүү дээ. Тэгэхээр энэ амттыг бол уг нь бүртгэлийн систем бий болоод 8 жил одоо үргэлжилж явж байгаа амтнуудыг бүртгэж авдаг. Гэхдээ энэ нь бол бие махбодд нэм төхөөрөмж суулгаад тэр амтныг болохоор одоо бүртгэлтэй байлгана гэсэн ийм бол ажил хийгдэж байгаа боловч 8 жилийн хугацаанд гэдэг одоо 40% л иймэрхүү ажил нь явагдаж байгаа гинэ. Тэгээд энэ сонирхолтой энэ аппликейшн одоо бүтээж байгаа зүйл нь гэхээр амтны ингээд нүүрний өмнө одоо хоншоор тийм сарсан хоншоор гэж ярьдаг энэ хэсэгт нь аваачаад хамран дээр хээнүүд нас хоорондоо их өөр байдаг юм байна л да. Тэгэхээр энэ одоо хамрынхын хийгээр амтныг бол таниулж болно гэж. Энэ бол надад маш тийм хэрэгтэй санагдсан. Ягаад гэвэл хайртай амтнаа алдчихад хүмүүс янз бүрийн байдлаар өндөр шагнал амлаад тэгээд олж чаддгүй шүү дээ. Тэгэхээр энэ амтны хамрын хээг нэг уншуулчих юм бол 98% одоо наривчлалтайгаар энэ амтныг бол таних юм чадвартай болно гэж байгаа. Тэгэхээр хэрвээ гудамж нэг таарлаа гэхэд энэ аппликейшнаар уншуулаад эзэн нь хинбэ гэдгийг гаргаад ирэх ийм бас боломжтой болж байгаа. Дээр нь одоо тэр мэдээлэл нь амтан хогоо алдсан гэдэг мэдээллүүдээ ч гэсэн өгчнө гэсэн үг. Тэгэхээр одоо аппликейшн уншуулахаар тэр амт нь энд байна гэдэг тийм газрын зураг дээр хүртэл гараад ирэх ийм боломжтой гэж байгаа. Тэг мөн энүүтэй бас хамтаар хөгжүүлж байгаа зүйл нь хэм бол жишээ нь одоо нохооныхоо нүдийг ингэж хөдлөхгүй барьж байгаа нэг 10 секунд зургийг авчихад тэр амтан жишээ нь 3 юм өвчнийг илрүүлж одоо энэ мэдээ бэлтгэж байгаа хооронд нүдний энэ улаалтыг харуулад ингээд ийм өвчтэй байна гэдгийг мэдж болж байгаа. Арсны хэсгийг бас зургийг авчих юм бол ямар нэгэн өөрчлөлт одоо ийм өвчнөй байгаа хэсэг нь бол шууд тэр аппликейшнаар дамжуулаад тодруулах ийм боломжтой бас болж байгаа юм байна. За тэгэхээр амтан тий одоо хайртай амтан алга боллоо гэдээ олж болно. Нөгөө төгөр бол яг тэр нөгөө алга болгосон тий хүнд бол хариуцлага тооцох боломжтой болж байгаа юм шүү дээ. Би энэ юу мэдээллийн сэтгэлийг уншсан чинь ямар робот шүү дээ тий хайртай амтнаа өөрсдөө хайрлж халамжилж явах хэрэгтэй шүү дээ гэсэн сэтгэл бас харагдаж байна. Тэгээ солонгосчууд бол яалтчгүй тохоо ер нь бол тэжээж байгаа амтангаа нэлээ одоо гэр бүлийнхэн гişүү үрчилж авах гэж ирдэг тий гэр бүлийнхэн гişүү гэж үздэг байгаа. Гэхдээ бас амтнаа ингэж төөрүүлж хаяач гэдэг юм тохиол бас баггүй бүртгэгддэг юм шиг байгаа. Тэгээд яг энэ аппликейшнийг бүтээхэд бол 500-аад мянган одоо юм жишээ нь хоо байлаа гэхэд адилхан янз бүрийн байдлаас зургийг авсан тиймэрхүү байдлуудыг оруулаад за мөн малын эмч нарын тусалцаатайгаар одоо ийм аппликейшнийг бол бүтээсэн гэж байгаа. Тийм айгуу сонирхолтой хамрны юугэр гэсэн бэ? Хээгэр гэсэн. Сарсан хоншоор яг тэр хамрын хэн бас бүгд бидний хурууны хээр өөр байдаг шиг тийм. Тэр хоншоорынх нь хэн бас өөр байдаг гэнэ. Тэгэхээр уншуулах юм бол хамар дээр навчаал тэгээд уншуулаад тань. Одоо нохооч ингээд өөрөө яг хүн шиг мэдээж текст зогсохгүй шүү дээ. Баг зэрэг хөдөлгөөдөө ингээд хөдөлжлөө ч гэсэн тэрийг бол 98% таагаар таних юм боломжтой гэж байгаа. Тэгэхээр явандаа бас яг энэ аппликейшн технологийн хөгжлөөр шалтгаалаад зарим нэг зүйлийг огт байхгүй болох тэ нохоогоо алдлаа гэж тэрийн дорно болох иймэрхүү боломжуудыг бас маш өндөр гаргаж ирэх юм байна. Дээр нь даатгалын үйлчлэгээ гэсэн энүүнтэй холбоотойгоор амтны даатгалын үйлчлэгэнд бас нэлээд том тус нэмэр болно гэж хэлсэн байлаа. За тэгэхээр яг солонгосд яг ийм шинэ технологиуд бол айгүй их гарч ирж байна л та. Гэхдээ нэг 5-10 жилийн дараа энэ маань бас хэрхэн яаж хөгжсөн байх нь айгүй сонирхолтой. Тэ одоо л яг шинэ технологиуд гарч ирээд байна. За нэг 10 жилийн дараа бүр хэрэгжсэн тэ бүх одоо амьтад бүртгэлтэй ч гэдэг юм аа. Хүн дээр ч гэсэндээ шинэ технологиуд бас нэлээх гарч ирж байгаа шүү дээ, тэ. За асуултаа дахиад давтаад хэлье бас мэдэхгүй асуулт байна гэж тодруулсан байх шиг байна. За асуултаа чин бах уншгүй. За тэгэхээр White Day буюу одоо энэ баярын өдөр нь хизээнээс эхэлж Солонгос дэлгэрсэн бэ гэж байгаа. Энэ болохоор анх ер нь 60-аад оны үед шоколадны компани тийм одоо энэ нэг бас
санаачлаад борлуулалтаа нэмэгдэхийн тулд Японд ингэж бие биендээ шоколад бэлгэлдэг ийм өдрийг бол бий болгосон. Энэ соёл нь бол Солонгос руу нэвтэрч орж ирсэн байгаа. Тэгэхээр хэдэн оноос бол Солонгост шоколад өгдөг, white tea-ийг бол тэмдэглэдэг болсон бэ гэсэн юм асуулт байна. Би мэдэж байна. За тэгэхээр энэ түрүү 2000 он гэж бас орж ирж ирсэн үү? Яасан арай өөр жоохон дөгсөн байх шиг харагдчихжээ. За үргэлжлүүлэн бас дараагийн постоо хүрэх байгаа. Пост маань эргээд Валентин руу орно. За хоолндоо манайхан гэсэн групп дээр орсон байна. Золоо золзай гэдэг интернет хэрэглэгч маргааш ийм бэлэг авна гэд нөхөртөө хэлчихлээ. Тэрэн дээр үздэй гэсэн байна. За бэлэгнийхэн зургийг бүгдээр бас хамтдаа харъя те. За энэ бол аюу хөөрхөн махороогоо тавьсан байна цэцэгний хэлбэртэй. За хажуу талд нь болохоор чинжүүг яг энэ цэцгийн баглаа шиг боогоод тавьсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө Валентины баярын талаарх бэлгүүдийг нэлээд сонирхлоо л да өдөр. Ер нь Солонгост хүмүүс ямар хөө бэлэг авдгийг, Монголд яад юм бол гэдэг эргэн тойроноос асууад хүмүүс бол дийлхэн цэцэг айгүйх авдаг юм байна. Тэгээд Солонгост бол нөгөө бэлгийн картусны хоорондоо нэлээд бэлгэлдэг. Гэхдээ мэдээж хамгийн их бэлгэлдэг бэлэг бол шоколад байгаа шүү дээ, тийм шоколад. Харин 3 сарын 14 болоод яг нөгөө white day нь болохоор сатан буюу одоо чихэр их бэлгэлдэг юм байлээ. Хоорондоо одоо эрэхтэй эмэгтэйд бэлгэлдэг, чихэр бэлгэлдэг. 2 сарын 14-нд болохоор хөвчлэн шоколад бас их бэлгэлдэг юм байна л да. Манай сонсогч нар тэгээд яг зарим нас бэлэг авч амжаагүй ч гэж магадгүй. Гэхдээ яг ямар бэлэг авах хүсэж байна. Авсан байгаа бол бас тэрийг хуваалцъя тийм. Одоо зураг нь гарч ирж байгаа шинэ махаар сарнаа хийсэн юм шүү дээ. Сарнаа орооцсон байгаа даа. Тэгээд доор нь болохоор одоо навч тий. Одоо сонгон ч юм уу иймэрхүү ишүүдийг ашиглаад хөөрхөн бос зүйлүүд хийсэн байна шүү дээ тий. Тэг яг нэг бодит бэлэг байгаа зү тий. Та юу гэж бодож байна энэ бэлэгний талаар? За одоо тэгээ бас хөгжилтэй л ямар ч тэрнээс яг ингээд өгөх юм бол баг тэгээд яг тэгж таалагдах юм уу би бол сайн мэдэхгүй. Гэтэ яг булууны яс авч болоод хахад болохгүй ч байхгүй. Надад бол таалагдсан шүү дээ. Гэтэ тэр юу Солонгост яг нөөс бэлгийн сайтнуудыг бас эфирт орж ирэхээс өмнө хайсан чинь махны сайтнууд бас айгу үнэтэй шүү дээ. Угаасаа өөрөө махны сайтны Солонгос шиг яг хануу буюу Солонгос хүрээ махан болохоор нэлээд үнэтэй байдаг. Тийм бас сет бэлгэлдэг юм байлээ. Гэтэ хавд хэрийг бол хэрэг хүмүүс худалдаж авдгийг мэдгүй. Гэхдээ махны сет бол гарцсан. Тэрийг юм шоколад юм дөрвөлжин байдаг шүү дээ. Тэнгүү тэрийгээ сайхан дөрвөлжлээд хэрчсэн. Тэгээ нэг юм шоколад ноборны хайрцаг нэгэ дөрвөлжлээд хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ шууд юу н уудыг задлаад шууд ингэ шараад идэх юм шиг байгаа. Тийм байдлаар судалдаад хэлсэн байлээ. Тэгээ Монголд нэг яг энүүнтэй холбоод төстэй хэрэг нэг юу байдаг штэ. Банш чимэгцнийг хүмүүс сарнаа юу банш шүү гэж ялгахгүй. Тэгээд хэрвээ та бууз гэж банш гэж хараад байгаа бол болзоонд явах болчихжээ. Нэг тийм бас пост явуулсан. Монгол маягийн одоо орлуулсан байдал нас харагдаад байсан шүү. Чи мах юу гэж бодож байна? Ийм билег авал та баярлах уу? Үгүй яг хүн юм болж байгаа нэг дургуутгах зүйл юу байх вэ? Гэхдээ бол яг бодит амьдрал дээр бол иймэрхүү зүйл ховор байлгүй дээ. Иймэрхүү зүгээр хөгжөөх гэж л өгөх үү. Гэхдээ би дээр нэг юм сонсч байсан. Яг хаанаас гэдгийг мартчихж тэгтэл тэгэл дам яриа л да. Нэг бүсгөөд өвлийнх нь идшиг бэлгэлсэн гэсэн. Тэгээд гисэн чинь нөгөө бүсгөө нь чи арайчтай ингээд надад идчихнээс махнаас өөр юм аав юм аа гэх тэгэнгүүт нь маха. Гэтэ яг ийм болоогүй л гэсэн л дээ. Айгуугаа хэлбэртэй болоо янзж маслаад шуудаа нэгээд өгсөн ч үлөөний тиймэрхүү юм удсан. Гэтэ надад бол өвлийн идэж бэлгэлжүүд баярлнаа. Тэр чүүд чиний удаа идэж уух үлээ дээ биз дээ. Илүү одоо тийм юу байх нь штэ. Зарим эмэгтэйчүүд чинь цэцэг харин мөнгөний гарц гэдэг юм эсвэл эргээд өгчин гэдгээр нь бас нэг тийм таатай байхгүй байдаг штэ. Тэгэхээр илүү бодит байдлыг хардаг хүмүүс бас тиймэрхүү бэлэг авч магадгүй тийм дуртай байж. За сонсогч сувчмгаан тэгвэл буудна 1995 2004 гэж шоошоо бол дотор сонсогч маань бичсэн байна. За асуултанд бас хариулж байгаа шиг байна тий. За тэгээ Ганаа Түмэр дотор сонсогч маань чихрийг сатан гэсэн үү чанцаа гэх бүр гайхацсан баг шиг байна тий. Сатан яг сатан гэж үчдэг л дээ. Тэгтээ бөөрийнхээ одоо инглигтэй интэй гэдэг юм уу сатан гэж хэлдэг байгаа. Тэгээд яг нөгөө чөтгөр мөтгөрээ тутахаар жоохон эвгүй сонсогдчихэж магадгүй. Сэндээс харахад модтой чихрээр хийсэн цэцэг их бэлгэнд боосон харагддаг шүү гэсэн байна. Тийм орлуулад бас чихрээр тийм модтой чихрээр тийм цэцэг хийсэн байна. За мөн Ахмад Нэмой хааш шихнээс мэдчилж байна гэсэн байна. Шихэн дүүрэг байх нь. За нэг өдрийн Валентин байснаас насан турш юм Валентин байгаараа нэг хүнтэйгээ гэж бас хэлсэн байна. Гэтэ нэг юу санагддаг шүү дээ бас. Заримдаа ингээд яг өдөр болгон гой бэлэг өгч гэх юм уу тийм ингээд баярлуулаад байвал сайн л да. Гэхдээ яг тэгж чаддгүй болохоор баяр гэдэг өдөр нь яг таарахаар нэрээ зорж баярлуулахгүй бол бүр баярлуулахгүй жилжингээс явчих тийм магадaltaй баг зарим хүмүүсийн хувьд. Гэтэ баярлуулж явах хэрэгтэй. Юу жоохон өвгөө аваатай л байх хэрэгтэй юм шиг санагдсан шүү дээ. Яг тэр нэг одоо эрэгтэйчүүдээ баярлуулах хэрэг ч одоо цэргийн баяр гэх юм уу те.
Гэтэ 2 сарын 14-нд чи уг нь бол тэр дэлхийн нийтээрээ Америк нэгдсэн улсад бол хосууд бие биендээ бэлгэлдэг хэлтэй өнөөдөр мэдээлэл харсан чинь Солонгост болохоор эмэгтэй нь эрэгтэйдээ 2 сарын 14-нд бэлгэлчээд 3 сарын 14-нд эргүүлээд авчдаг байгаа. Манай Монголд ч юм болохоор одоо 2 сарын 14-нд бэлэг авчлаа, 3 сарын 8-нд бэлэг авчлаа. Тэгэл тэгжэл эрчүүддээ бэлэг бэлгэлэх өдөр ирдэг баг тийм. За манай сонсогч содном нар жаа үнэцэг орой мэндээ сайхан хосуудаа баярын мэндээ сайхан баярлаарай. Буудлынхан маргааш ядрах байх таа гэсэн. Бас амар өдрүүд энийг болох. Баяртай холбоотойгоор бас юм ачаал нэг хэсдэг баг тийм. Тийм шүү дээ. Ер нь бол буудлын цэвэрлэгээний ажил гэдэг бол нэмэгдэх магадaltaй. Тэгээ бороотой өдрөөс аяух нэмэгдэг. Яаж чад өнөөдөр бас бороо нороод ах шүү дээ тийм. За үргэлжлүүлээд би нүүдэлчин монголчууд групп дээр 3 өдрийн орсон нэгэн постыг сонсолж хүргэе. За 2022 оны 2 дугаар сарын 13 зөвхөн ганц бичүүдэд гээд сохор болзоо хаажаа гэсэн маань бус нь нууц гээд за такс 50,000 төгрөг 28-аас 40 насныханд тэгээ Сөүл хотод гэж ийм бол постэр зар орсон байна л да. Тэгээ энэ зарын доор бол ер нь мэдээж яг сэтгэлдүүд гэх юм бол сөрөг сэтгэл бас маш их байлаа л да. Ягаад гэвэл одоо дэмжээгүй тиймэрхүү одоо гэр бүлээ нуучаад очих байх таа гэдэг юм уу тиймэрхүү байдлаар одоо хардсан, сэрдсэн тиймэрхүү зүйлүүд байлаа. Надад бол яг энэ нэлээд зүгээр санагцсан л да. Ягаад гэвэл Солонгос ч ер нь ингээд тоо харж байхад нэг за 35,000 40,000 гэл монголчуудын тоо яваад байдаг. Тэрийг харах юм бол дунджаар гэх юм бол нэг 18,800 эрэгтэй, 18,800 эмэгтэй гэдэг ойролцоо насны тийм ээ ойролцоо тооны эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаад байдаг. Яг иймэрхүү арга хэмжээ байдгүйгээс болоод бас хүмүүс яг ойрхон байдаг тийм эсвэл тааралцсан янз бүрийн хүмүүстэй уулзах иймэрхүү зүйл байдаг баг. Тэгэхээр яг ганц бие хүмүүс одоо дабл болох тийм боломж нь бас жоохон баг байгаад идэх юм болов уу гэж бодогддог. Тэгэхээр зохион байгуулалттайгаар ганц бие хүмүүсийг бүртгээд сохор болзоо зохион байгуулж байгаа нь миний хувьд бол харж байхад анх удаа л юм болж байгаа шиг байна. Тэгэхдээ насны заалт бол байгаа юм биш тий. Тийм байна 28-аас 40 насны. Яг нь 28-аас доош гэх юм бол харьцангуй гэр бүл гэдэг юм уу болцох үед заавал сингл юм юугаар дамжаад болцоод байхгүйгээр тэрнээс наан бол ер нь уучраа олж боломжтой гэж бас тооцсон болов гэж тэр миний хувийн бодол харахад тийг санагдаж байна. Тэгээд магадгүй 35 40 нас гэл ингэж яг тэр бол мэдээж сайн олдохгүй байна гэдэг чинь тэр хүмүүс маань хоорондоо ямар нэг юм арга хэмжээгээр дамжиж бас танилцвал зүгээр бол Солонгост ялангуяа юм сохор болцооны уламжлал бол маш тэр үеэсээ байдаг. Нэлээд юм олон хэлбэрээр зохион байгуулагддаг болов. Тийм Солонгост бол сүгээдийн гээд сохор болцоо маш алдартай шүү дээ тий. Тэгээд ирээдүйн хантайгаа бол бараг л хүмүүсээр дамжуулж л танилцсан үгээс шүү. Өөрөө энэ тийм яг танилцах тохиол байдаг баг. Гэхдээ ихэвчлэн л дандаа юм хин нэг нэрээ дамжуулж тий. Тэр чинь бүр ээж аваараа ч гэсэн дамжуулт юм л шүү дээ. Манхүү тэр манай найз тэрний тэр залуу байгаа гэж энэ чи зургийг үздэг гэх мэтчлээ. Тэгээд тэгж жаад бас яг заяаны ханаа болоод зөв хүнээ олцсон хүмүүс бас байгаа. Тэгээд бас надад тэр айгүй зөв санагдтiin зарим нэг талаараа. Яа тэгэхээр бас яг тэр зөв хүнээ олохын тулд те тэр хүндлэнгийн хүн харж байгаа энэ хүнд ийм хүн тохиорох юм шиг байна да гэд харж байгаа юу ах тохиолдол бас байж магадгүй шүү дээ те бас нөгөө талаараа амар хүн танилцуулчих дараа нь чи танилцуулсан ингээ бөөимжүүлж магадгүй л ямар ч тач одоо тэр түрүү хэлсэн 18,000 эрэгтэй 18,000 эмэгтэй байлаа гэж бодоход яг тэр дундаас ч гэр бүл болоогүй таланч байдаг юм нэг иймэрхүү хүмүүс байлаа гэхэд бид нэр яах вэ гэдэг асуудал бол нэлээд байгаа байхгүй. Тэгээ миний ер нь зөв боддог зүйл юм бол ялангуяа оюутнууд хөвчлэн эмэгтэй сурч байгаа оюутнууд гэрээгээр ажиллаж байгаа залуучууд хоорондоо нийлчихэд их гоё тохироод идэг л да нэг нь санхүүгээ даагаал нэг нь бас боловсралтаа анхаарад ингээд яг олсон жаргах юм аа тэгэл яа тамаа суулгахтай тийм нэг тийм маань яг ганц үе залуу гэрээгээр ирсэн байлаа гэхэд тэр хүн чинь ингээд гэр бүл байхгүй ганцаардаа тэр ажлаа удаа 5 жил хийх чинь хэцүү шүү дээ гэрээгээ сунгах юм бол 10 жил ч ажиллаж байгаа тэгэхэд энэ хооронд гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод ингээд явах юм бол илүү одоо амьдралаа босгоод Монгол руу ирэх зорилго ч гэсэн арай өөр болчих болов. Уг нь бол угаасаа л хэвийн зүйл шүү дээ. Энийг л зөв зохион байгуулах юм бол гол нь ганц бие хүмүүс маань хоорондоо. Тэгэхгүй бол яг сөрөг зүйл гэх юм бол одоо ойрхон нэг газар ажиллаж байгаа ч юм уу гэр бүлгүй хүмүүс ингээ ганцаардхан ирэхэнд ойрхон байгаа хүмүүс бас нийлждэг ч юм уу иймэрхүү тохиолдол бас нэлээд байдаг болов уу гэж бодож байна. За тэгэхээр яг нь зөв талаас нь ганц бие хүмүүс маань бол олцоо зүгээр шүү дээ. Нөгөө талаараа бол бас болохгүй шүү. За тэгээд сохор болцоо яаж зохион байгуулнаас айгүй сонирхолтой л байна л да. Яг ийм юу зар бол ерөөсөө одоо яг анх удаа л харж байна. Намайг солонгосорч хад бол бараг болоог баха. Би бол ерөөсөө нэг харж байгаа. Шинэ жилийн үйл ажиллагааг л тиймэрхүү зарууд нэг их л харагддаг байсан. Ийм болцооны зар бол бараг анх удаага л харж байна. Тэгэхээр зүгээр насыг харж байгаа ч гэсэн ер нь дөхүү те. Ингээд миний бодлоор зүгээр ингээд бодох нэг 10 эрэгтэй 10 эмэгтэй бүртгэлээ гэхэд
За тэгээ хоорондоо нас ойролцоо ч юм уу иймэрхүү байдлаар зохион байгуулалт уулзуулдаг ч юм. Магадгүй яаж зохион байгуулалтыг сайн мэдэхгүй л байна л да. Тэр нэг юм болцоос About Time гэдэг кино байдаг. Тэр кинон дээр ингээд хав харанхууд ерөөс юу ч харахгүй. Тэгээд ингээ хав харанхууд танилцдаг. Тэгэхээр нөө дуу хоолойг нь сонсоод ингээд хамт хоолнд орж байгаа юм л да. Гэхдээ тэр нь болохоор нөө харааны бэрхшээлтэй хүмүүс ажилуулдаг юм ресторан юм шиг байгаа. Тэгээд тэр хүн ингээд дагуулж ороод тэгээд ширээний хоёр талд суулгаж агаад тэгээ хооронд нь танилцуулдаг. Тэгээ хамт дуу хоолоор зөвхөн нөгөө тэр хүн ямар хүн бэ гэдэг тэр яриагаар нь дамжуулж таних нь шүү дээ. Тэгээ таалагдах юм бол гарч ирээд хоорондоо уулзаад болцдог. Нэг тийм бас болцоод юм лээ. Тэгээ тэр нь одоо илүү хүний яг дотоод мөн чанарыг л тэгэхгүй бол царайг нь харчаад ярилцахаар магадгүй царайгаар нь дүгнчээд яриаг нь анхаарлаа сонсохгүй байх магадaltaй. Эхлээд бол хүнийхээ дотор талыг илүү өнгөөж байгаа юм болов уу гэж бодогдож байна. За үргэлжлүүлэн өнөөдрийнхөө бичлэгийг бас хүргэе тийм. За тэгээ хоёулаа бичлэгийн өмнө бол юу Валентины хараад өгсгөөд бас зөв хариулт байвал танилцуулчих тийм. За тий. Асуулт маань White Day хизэнээс Солонгос дэлгэрсэн бэ? За энэ баяр маань эрэгтэй хүн нь эмэгтэй хүндээ бэлэг өгдөг 3 сарын 14-нд болдог баяр байгаа. Тэгэхээр энэ баяр Солонгос улсад хизэнээс эхэж дэлгэрч тэмдэглэж хэлсэн юм болоо он цаг хугацааг нь явуулна гэсэн үг шүү дээ. Оныг явуулна гэсэн үг байна. За тэгэхээр MJL радио Солонгос пэйж дээр жоохноо мөгийн 2000 оноос юм болоо да гэж бас бичсэн байна. Хамгийн одоо дөхүү гэх юм бол энэ болов гэж бодож байна. За энд бол манайх дээр байхгүй гэж байсан шүү. 1990 бол төгсөн байх шиг байсан. Хариулт маань болохоор 70-80 он байсан шүү тийм. Хариултын хувьд болохоор Японд болохоор 70-80 онд дэлгэрээд Солонгост 90 оноос одоо илүү дарахсан гэсэн юм. Би тэгэхээр чинь 70-80 гэж хараад түрүүн зөө шүүгээ суугаад байсан шүү дээ. За тэгвэл 90 он гэж бичсэн хүн өөрийгөө бол мэдж байгаа. Чимбал усанд орж 1998-аас 99 болов уу гэсэн байна. 2001 за Сүхчимэг 2003 Дукана сүрийн 2001 Сүхчимэг 95 гэх мэтээр бол илгээсэн байна. За тэгэхээр ялагч нартаа баяр хүргэе. За баяр хүргэе. Тийм ээ. За тэгэхээр Солонгос бол 68 он гэсэн байсан нэг компани тийм одоо сурчлагын маягаар анх дэлгэрээд тэгээд 70-80 онд бол Японыгоо нэлээд сайн тийм дэлгэрсэн баяр болоод за энэ нөлөөгөөр бол Солонгост орж ирсэн. Тэгээд 90 оноос төлхөө бас их сайн тэмдэглэдэг болсон юм байна. За тэгэхээр үргэлжлүүлэн хоёлоо бичлэгээ танилцуулъя тийм. За бичлэгийн хувьд Солонгос дахь монголчууд маань одоо мани могоо гэж ярьдаг шүү дээ тийм. Одоо хязгааргүй идэх юм махны ганц гэх юм уу ийм газруудыг бол танилцуулах юм бичлэг байгаа. Ер нь эднэр бас ашиг олддог юм уу хүмүүс их хідээд байхаар яаж ашиг олддог юм бол гэсэн ийм бичлэгийг бол танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр сөүлд гэдэг жишээ нь иймэрхүү хайгаад үзэхэд 50-аад газар болж гарч ирж гин гэдгийг. Тэгээд энэ махны газрыг хүмүүс хайж гарч ирэхээр нөгөө 5 одтой 4 одтой хүмүүсийн өгсөн тэрнээс нь бас хараад ер нь бол гайгүй газраас сонгож бол очих ийм магадaltaй байдаг юм байна. Тэгээд дундаж үнийг харах юм бол 11900-аас 16900 дундажлах юм бол 12000 вон гэдгээр бол үнэлжээ лээ. За тэгээд Солонгостойгоо монголчууд маань бол яалтчгүй энэ мани могоо буюу одоо хязгааргүй идэх бүфэ махны газар бол их ордог байгаа. Бид нар ч маханд аяг дуртай шүү дээ. Тэгэхээр дундаж үн нь болохоор сая хэлсэн бах 12000 вон үнэтэй байдаг. За тэгээд хөвчлэн дандаа нэг гаднаас орж ирж байгаа. Тэгээд Австралиас ч юм орж ирж байгаа махнуудыг яг дотоодын мах гэх юм бол Солонгост маш үнэтэй байдаг. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа махыг яг энэ бүфэд бол юу гэдэг юм бэ? Зардаг юм байна. За тэгээд 1 кг нь болохоор 7200 вон гэж байгаа. Тэгэхээр 100 г нь 720 вон. За тэгээд нэг хүний идэх хэмжээ нь болохоор 150 г гэж үздэг юм байна л да. Тэгэхээр 1080 вон болдго юм байна. Тэгэхээр 12000 төгрөгтөө бол уг нэг бараг 12 хүний те нормоор бол ингээд идчих боломжтой. Гэхдээ үүнээсээ нэмэгдээд бол маш олон зүйлс бас тэр одоо юунд нь ордог юм байна л да. Үнийн дүнд нь жишээлбэл тэр мэдээж одоо түрээсэлж байгаа газрын мөн за тэгээ зөөгчч байд юм ус тог гэх мэтчлэн те үнэн нь бол тодорхой хэмжээгээр нэмэгдчихдэг байгаа. За тэгээд яг энэ ярилцлага дээр болохоор хөтлж байгаа бүсгүүн яг юм махны газар ажилладаг энэ Солонгос хүн дээр очиж ярилцлага авж байгаа. Махны одоо юм хязгааргүй махны газар хэрхэн яаж ашиг олддог юм бэ? Тэгээд хамаагүй их иддэг хүмүүс очивол те хэр хэмжээгээр идвэл танд одоо хэцүү санагдана. Хэцүү санагдана гэдэг маань ашиг орлого олохгүй байх нь шүү дээ те. Тэр ямар одоо дээдлний хэмжээгээр хидхийг одоо зөвшөөрдөг юм болоо гэд асуусан байгаа. Тэгээд энэ одоо хоолны газар ажиллаж байгаа хүн болохоор уг нь бол нэг аяга идчихвэл зүгээр нэг тавыг идвэл зүгээр тэгтээ хүн 12000 төгрөгөөр воноороо 3-5 хоолтой мах идэхэд бол яг тэр мөнгөнөд харуулаад идчихэж байна гэсэн үг. Тэрнээс дээшлээд явчих юм бол үнэн нь бол бараг тэгэд мөнгө өгснөөс илүүтэйгээр тэр одоо газар бол ашиггүй ажиллах нь шүү дээ. Бид нэр дэлгүүрт ороход бол дэлгүүрт харьцангуй махнууд үнэтэй байгаа. Энэ нь болохоор дотоодын үйлдвэр юм уу те дотоодоос
одоо нийлүүлж байгаа махных нь үн байгаад байдаг. Гаднаас бол харьцангуй юмдхан болоод 7200 7500 вон болчихж байгаа. Тэгээ солонгос хүмүүс өөр махны газар ороход ер нь нэг хүнийх чинь нэг дунджаар төрөний 150 г орчим нэг хүнийхээр захиалгад ингэж гарч ирдэг. Тэгэхэд 1 кг мах нь өөрөө одоо юугаар 7500 воноор бодогдно гэхээр бас ч гэж сансныг бодохдоо бол ер нь гайгүй хэлээ. Тэгээд иймэрхүү тест хийсэн нэлээд олон бас бичлэгүүд байдаг юм байлээ. Тэгээд хамгийн тийм хэцүү нь гэдэг юм бол энэ бас хүн хэлжсэн 10 15 тамирчин гэлөө орж ирсэн тохиолдол гэдээ ярьжсэн тийм. Тэгэхээр бүх тухайн үед хэрэг хийгээдсэнийг мэдэхгүй байна. Манай бүх нөөц дууссан гэж бол бас хэлжсэн. Тэгэхээр зарим хүмүүсийг бас тийм нэр цаагаад оруулахгүй хүртэл тийм газрууд байдгаа гэж бол энэ дээр бас дурдчихсан. Тэр надад сонирхолтой санагцсан. Тийм бүпээ хоолны газруудад хөвшин тамирчдыг орохыг бол хориглолт юм байлээ. Хэмжээгээр иддэг. Тэгэхээр эн чинь маш хямдхан үнээр бүпээ буюу тэгээ хязгааргүй идэх боломжтой юм хоолны газар мэдээж хиддэг хүмүүс ороод ирвэл тэгээ ашиггүй ажиллана ш. Тэгэхээр наачдаг юм байна л да. Одоо тамирчид орж идэх юм бол хоёр төрлөөр ах шиг байлаа. Нэг нь болохоор бүр орж ирэхийг хориглоно гэдэг. Нөгөөх нь болохоор нэг цаг л юу идэх боломжтой. Тэрнээс илүү удаан суух юм бол одоо суудлаа чөлөөлөх ёстой шүү гэсэн юм сануулга бас үүд юм байна. Тэгэхээр заавал бүгд юм махны газар биш. Ер нь одоо юм хязгааргүй идэх газрууд гэх юм бол ер нь өөр те далайн гаралтай амьтдыг ч гэсэн замун чикний хүртэл ингээд яг 6000 вон төлөөд иддэг ч юм уу. Иймэрхүү газрууд бол нэлээд олон байдаг юм билээ. Хамгийн хүмүүст хүрдэг нь болохоор махны газрууд бол яалтчгүй байдаг. Тэгээ миний сонсчснаар бол монголчууд ихтэй газар бол ер нь яалтчгүй. Монголчууд маань өөрсдөө махны газраа нэг талаараа сайн хаагаад очдөг. Нөгөө талаараа солонгос хүмүүсийн хувьд бас баг айгаад сайн иддэг хүмүүсээс л айдаг гэл тиймэрхүү зүйлүүдийг хүртэл сонсч байсан. Яг Монгол таунтай хамгийн ойрхон юм гэх юм бол миний санаж байгаагаар Түмью ап гэдэг метроны 1-р шугам байдаг баха тийм. Тэнд бол хоолны махны газар байгаад байдаг. Тэгэл яг юугаа бодох юм бол бид нэр очиод бас олон юм харахаараач тэр мөсгөл будаа буцад юм холждаг болохоор тийм ч айхтар олон тоогоор бол бас иддэггүй болов уу гэж санагдсан. Одоо яг үнийн дүнгээр харьцуулаад үзэх юм бол тийм. За гэхдээ би болохоор өөрөө Яммуг буюу монголчууд хамгийн амьдардаг дүүрэгт амьдарч байсан л да Монгол руу ирэхээс өмнө. Тэнд нэг махны газар нэрийг мартчихжээ байдаг гэсэн. Намайг очиж моох хэд гэхээр баян хаалтаа өгдөг гэсэн юм. Тэгээ би гайхаад нэг удаа тэр урд дурамжлал хажуудлахын кафе руу явж байхдаа энэ махны газар хэзээ нэгдэм болоо гэсэн чинь наадвал чи ингээд хаяал нэрж ажиллаад байна тий. Жохоо ашиггүй ажилтдаг юм шиг байлээ. Хүмүүс хидэд идэг гэж сонссон гэд. Тэгэхээр би өө тийм үү ямар сони тэгээ зайлвал ашиггүй л ажиллаад ингээд хаачтай. Яг хаацсан гэхэд хэцүү. Зүгээр намайг очиход 7 хоногт яг ингээд 2 хоног үлээ би амардаг байсан юм аа. Нэг нь ажлын өдөр нэг нь амралтын өдөр. Тэгээ очихоор л хаацсан байгаад гэсэн. Тэгэхээр манайхан бас очиж хэддэг байсан болоо гэж би бодсон шүү дээ. Тэрэн дээр бас энэ YouTube хийж байгаа энэ босгүй үед тэр юуны захирлаа нэрлэлцэж байгаа шүү дээ. Тэгсэн чи хамгийн дуртай үйлчлүүлэгч юу вэ гэдэг те түрэн болохоор хэлсэн одоо хүн 3 хүний хар дээдлэн идэхэд ингээд ашиг аллагдлаа барьчиж байгаа гэд. Тэгэхэд ямар хүмүүс бас талархдаг вэ гэхээр хажуугаар нь бусад хинжаан жигач гэдэг юм иймэрхүү шүл захиалаа. За дээр нь арх тэгээ ундаа бусад зүйл захиалах юм бол тэр нь ингээд ашиг болоо явчихдаг. Тэгэхээр бусад зүйл захиалдаг хүмүүс бол энэ хоолны газрын захирал бол хамгийн дуртай байдаг юм байна. Тэгээд энд бас габа гэж залуу бичсэн байна. Нэг монгол залуу нилээн эзэн гэсэн. Эзэн гарахт нь манайх мөнгө авахгүй харин дахиж тийрээрээ гэсэн үг. Нэр баг сайн арга байж шүү дээ тий. Амар идэв. Тэр хүн байнга орж ирээд лөөдөлт нь алдагдaltaй. Тэгээ шууд бити ирээрээ гэх юм бол ямар ч хүн уурлаа шүү дээ. Оолны мөнгө авахгүй тэгээд бити ирээрээ гэх юм бол энэ бас бодохоор л юм байна шүү дээ. Гэтэ махны газар яг ийм тэгээ хязгааргүй үүдэх газар ороход хидэж чаддгүй шүү дээ. Айгу хурдан цадчихдаг шүү дээ. Тэр манай найз яг Монголд байж байгаа Солонгост ирээд тэгээд бас нэг найзтайгаа уулзаад махны газар байхад би тэгээд тэр өдөр аяг өлцсөн. Найз нь очиж мах идэлтэй гэдээ утсан чи тэр хоолны газар нөгөө хоёр манаас нэг цаг хагас суугаад юм идсэн байсан чи би сүүлээс нэг урд хүн болж орж иж байгаа шүү дээ. Тэгээ орж ирэл би нөгөө махаа тавигтай тавилаа байсан чи тэр зөөгч идэгч бүр ингээл тийхэ болгоонаа би өөр идэж өглөөг байгаа шүү дээ. Тэгээ ялтчгүй үнэн те хямдхан мөртлөө тэг хүн нэмэгдээд ингээ хидчихлээ гэдэг. Яг миний мөнгө бол нэмэгдчихлээ байгаа л да. Тэгтээ тэр чинь нийлээл одоо дунджаар 12000 вон гэдэг чинь 3 хүнийх бол 36 хавцаа л болно шүү дээ. Тэгэхээр жоохон ашиггүй гэдэг үднээс харсан юм шүү. Би нөгөө панчаа хачраа нэмж авах гэхээр санаа зовно. Тэгээ дан эхлээд авсан махаа идэл тэгэл гарсан шүү. Тэр шинчүүн одоо Юнсек сургуулийн ойролцоол гэсэн үг л дээ. Тэр яваараас 9900 гэдэг юм махны газар байдаг байсан. Тэнд оюутнууд их ордог болохоор бидний хувьд ч гэсэн нэг 7 хоногтой юм уу за нэг 14 хоногт нэг орж нэг махны дээр яваад махсах гэж ярьдаг шээ. Тэрийгээ дарах гэж ороод бас сайхан идэтгэл байсан л да. Одоо бас байдгийн болов байдгүй болов. Ер нь махны үн баг зэрэг өсөхтэй холбоотойгоор яг тийм газар зарим нь хаагдсан, зарим нь үнэ нэмсэн, иймэрхүү зүйлүүд бас байгаа байх гэж бодож байна.
Гэхдээ ийм газар байгаад айгу баярлалтай шүү дээ. Яг тэр нэг масак гэдэг мах эдмэр санагдахаар айхтар нэг үнэтэй газрууд өгдөг шүү дээ. Жохон нэг хүний л зэрэг 150 грамм идэнгүүт ч баг 70-80 мянган вон гарч ирээд. Тийм газарт бол угаасаа үйлчлүүлнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхээр яг ийм хямд үнэн боломжийн тэгээд сангалтай идэх боломжтой газар байгаа гэдэгт айгу баярлалтай солонгос таахта. Тэг арай зэрэглэл өөр тийм одоо сүлжээ бас тийм газрууд байгаад зарим манай хуучин амьдарч байсан Дүмпүмэн гэдэг бас газар тэнд бол 22 мянга болоо 26 мянга ч болоо нэг хэдэн зуутай тийм бас махны газар байдаг гэсэн. Тэгээд юм сетер шүл энэ төр нэлээд гарч ирдэг. Маханаас арай юм чанартай мах байдаг гэсэн болоо. Манаас сонсогч баашаа болоо тэр гинэ. Дөрөв мааны могоод ороод за хідэрэ гэдэг нь хоолны газар ороод 2 цаг суугаа сүултээ бараг хөөгдөд гарсан будаа энэ төр аваагүй дам махаараа дагнаад эцэг. Яана. Хөөгдөх цаашаал юм усан бэ. Нэмэлтээр ядаж тэр чинь одоо сүүжүүч байдаг юм те идэж уух юм захиалж тэр газар нь мөнгө ашгаа олдго юм байна л да хольж идэж уух юм. Тэгэхгүй дан махаа идэх юм бол тэр чихтэй ашиггүй л болчихаа гэсэн тэр газрын хувьд бол Аксээр төрүүлж орол утаанд нь хурдан цаднаа магаа шарж бай гэж сүулд орж ирвэл сайн идэн штэ гэсэн турцлага байна штэ тий. Тэгдэж штэ яалт ч нэг өндөрэнд нь цадаад байдэн штэ. За тэгээд цаг маань болсныг бас сануулж байна. Найруулагч маань сануулж байна тий. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Бид хоёр даамдсан мөх сонсогч надад маш их баярлалаа. Валентины өдөр дуусаагүй байгаа учраас орой ихтэй хосуудтай хүмүүс нь сайхан баярлаад. За ганцаараа байдаг хүмүүс маань ч гэсэн өөртөө сайхан шоколад аваад идчихэд юу нь болохгүй байх вэ тий. Сайхан шоколад аваад тэгээ оройг сайхан өнгөрүүлээрэ. Маргаашийн өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эрг уулзлаа түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.